Ад жаргал гэдэг нөө сэдвэр рүү явж ороход бол яг юм харьцангуй ойлголт аль талаас харж байгаа нь их чухал зүйл байдаг наа. Би нэг өөрт тохиолдсон жишээ байгаа байхгүй юу? Яг нь оюутан байх үед би нөгөө жуулчд нөгөө хөтөж хийдэг нэг гайд гэж ажил байдаг шүү дээ. Орчуулах хийгээл явдаг тий. Тэгээд Канадаас ирсэн нэг хоёр Афган нөхөр хоёр ирсэн. Их мундаг хүмүүс байсан л да. Тэгээ биднээс нэг Канад биш Америкээс юм байна. Америкээс хоёр хүн байсан. Нас нь бол 60 гаруй насны хүмүүс байсан л да. Гэр бүлийн хоёр ирээд тэгээд биднээс гуруулаа хамт нөө юу яваад өмнө гов яваад тэгээд тэнд очиод нөгөө маршрут байгаа л да. Тэрүүгээр явдаг. 2-3 сумаар ороод тий хонгор илс мэлс гэл ингэж явдаг. Тэгээд биднээс үйлчилсэн манай тэр миний хараал хийсэн компани гэрээт жолооч юм да тий орон нутгийн үнэлтэй. Тэр хүн бас яг ингээд зүтгэдээ суудсан байсан. Тэгээ дөрүүлээ явна штэ тий. Тэгээд явж исэн чинь тэр жолооч ах нь ойр тэр яг тэр нутгийн хүн байгаа байхгүй тий сумын яг тэр хажуур өнгөрч байгаа байхгүй. Тэгээ энэ ойрхон манай нэг өвлж байгаа маа миний төрж өссөн өвлж байгаа. Ах нь ойрын хэдэн жил сүүлийн хэдэн жил ердөөс очиг ба нэг очиодохмоор байна. Тэгэхээр ердөөсөө тэр яг маршрутаас хол жоохон хазаах болчиход байгаа. 5 км хазгаал очих юм л да. Тэгээд дөрүүл явж очихгүй юу. За тэгээд тэр чинь 100 учраас тэр өвлжэн дээр хүн байхгүй шүү дээ тий. Тэгээд тэр жолооч ахын тэр их чухал өндөр алба хашижсэн хүн тэгээд суугаад тэр гэрээт жуулчд үйлчлдэг хүн байгаа шүү дээ тий. Тэгэл айгүй сэтгэл өндөр байсан л да. Тэгэл энэ тойрол яваал тэгэл ойр тосны дов дурцх дээр гараал тий. Сэтгэл нь маш их юм ажралтай байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө Америк хоёрын хувьд болохоор тэр нэг говийн үлжөөх хэр чинь яаж харагдах вэ тийм ээ. Тэгээд тэр хоёрын хүлээж авч байгаа байдал манай нөгөө жолооч ахын байгаа байдал бол ингээд тэр эсрэг тесрэг байгаа байхгүй юу. Жолооч ах маань ингэж хэлж байгаа. Миний хүүхэд нас бол ингээ өвлөрийн юм шиг өнгөрсөн. Сайхан аав ээжтэй олуулаа энэ буужигнаал тий. Аав ээж маань ингээл малчин хүмүүс байсан ингээл хүүхэд нас залуу үеийнхаа юуг яриад айгүй сэтгэл өндөр. Тэр юм бүр хамгийн ад шаргалтай цаг мөч яг тий. Тэр хүний тэр цаг үе штэ тий. Аав ээжтэйг ах дүүтэйгээ тэр байсан тэр цаг үе мөн үстэ тий. Гэсэн чинь нөгөө хоёр гадаадын юм болохоор яаж хүмүүс ийм орчинд ажиллаж амьдарч явсан байна бас хэцүү л байсан бах таа гэл ингээл. Тэгээ нэг нь бол ингээд монголоор яриад байгаа. Нөгөөх нь нөгөө англиар яриад байгаа тий. Тэгээ би дунд нь орчуулж болтгоо. Тэг чи хийнийг ойлгох байж штэ тий. Тэгээ яг тэр үед надад тэгээ би залууч байсан бас. Яг тэр үед би яг ингээд бүр дотор орсон байхгүй. Яг тэр ад жаргал гэдэг зүйлийг хүн яаж харах гэдэг нь үнцэг чухал юм байна гэж тий. Үнцэг аягүй чухал. Яг үнэ онцгой маань энэ спорт энэ хоббигоороо тий сонирхоо дурлаа. За дээрээс нь энэгээр амжилт гаргаа тий. За үр хүүхдэд бол энэ сайхан дурсамж сэтгэл үлдээн хамт олон сайхан жишээ болж үлгэр жишээч тий нөлөөлөл бий болно тий гэх мэтчлэн. Тэгээд ялангуяа энэ нөгөө орчин үед бол бас энэ тогтургүй тэнцвэргүй энэ маш амаргүй юм цаг үед бид туулж байна л да. Энэ үед бол бас эрүүл мэндэ авч гарах, сэтгэл санаагаа дээр байлгах, стрессээс ангид явах тийм ээ. Зөв спортоор явах гэдэг бол бас тэнцвэрийн асуудал. Энд чинь бас нэг ад жаргалд хөтлж байгаа бас нэг юм жим шүү дээ тийм ээ. За сайн байцгаана уу? Та бүхэдтэй Happy Bell podcast-ийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа дугаараар гончиг дорж гэх энэ залууг урьж оролцуулахаар биднээс ингээд бэлдээд байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан сонсож байна уу? Сайхан сонсож байна уу? Сайхан сонсож байна. За гончиг дорж маань битээр олон жилийн хугацаанд бас ингээд сурвал зөвлөх үйлчилгээ тэгээ найз нөхдийн сайхан дотн нэг юм харилцаа үүсгэхэд юм явж идэг юм хүмүүс байгаамаа. Тэгээ гончгоо маань сүүлийн хэдэн жилийн турш ингээд туухай өргөлтийн юм спортоор хичээллээд Аз намхан олон улсын томоохон тэмцээнд оролцоод хүрэл медаль аваад ирсэн байгаа.
Тэгээ гончхойгийн маань урж орж гол шалтгаан хүн өмнө ингээд зорилго тавиад хичээ зүтгээд ажиллаж болдог бол ингээд бас тодорхой хэмжээнд амжилт гаргадаг юм байна гэдгийг одоо тийм агуулга, тийм түүх, тийм ээ хүмүүс урам зорих хөднөөс одоо ийм хоёлаа яриагаа чиглүүлье. За тэгэхээр гончхой маань өөрийгөө ерөнхийдөө товч танилцуулах уу те? За ямар ажил мэргэжилтэй юу хийдэг үлээ юм үнцэнтэй. би одоо багаан өдрийн гончигдорж эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ийм залуу. За жирийн нэг бизнес хийгээд ингээд явж байгаа байна да. Энэ туухай хөргөлт ингээд энэ одоо тэмцээнийг ерөнхийдөө яагаад энийг анх хичээлэх болгоо? Эндээс хоёлаа яриа гэхгүй. Тийм, туухай хөргөлтийн руу яагаад орсон бэ гэхээр ер нь би нэг телевизээр үзээ суучихгүй. 2017 онд юм байна. Тэгсэн чинь жуудаа их нэг Баянгол зочдуудад тийм нэг бэлтгэл гаргацсан, бэлтгэл хийсэн. Тэгээд тэн дээр ийм нэг туухай хөргөж үзүүлээд энэ бол одоо тамирчид гэхээсээ бол даар энгийн хүмүүст маш их хэрэгтэй юм а гэдгийг тухайн үеийн багш нь үр цолмон гэдэг жуудаагийн дасалж жуулагч багш тий. Үгүй гэрийн зааж ирсэн блэ. Тэр юунд бол самбын багш. Үр цолмон гэдэг. Тэгээд хэдхэн тэр айгүй над ойрхон тусахгүй юу? Их зүгээр юм энэ нэг сонирхоод үзээ гэдэг. Тэгээд тэр маань яг ингээ гадуур хайсан чи олддгоо. Тэгээ явж чад Баянгол зочдууд тэн дээр нэг яваад ороод бэлтгэл хийгээд. Нөө багштайгаа танилцаад нэг сар бэлтгэл хийсэн. Тэгээд за нэг юм байт ер нь болмоор юм байна та гэж бодоод тэгээ нөгөө олон улсын тэмцээнд явах гэжсэн Иргэшээгийн тамирчид бэлдэжсэн л тим зал байсан. Нөгөөх маань татан буудаад яваад гисэн. Өөр хичээлдэг газар байхгүй. Ингээд 2017 онд нэг ийм сонирхолтой ер нь бол би энэ тэнд явж байхдаа сураад байдаг тимтэй болцсон. Тэгээ яваадсан. Тийм ерөнхийдөө хобби. Дээрэс нь би тэр 17 онд ч нөгөө нуруу өвддөг. Нурууны суулт маяг суулттай гээд эмчнэр бол одоо 2 кг-аас дээш юм өргөжлөхгүй гэсэн юм за. Тэгээд тэрийг хийгээд би аюу гоё болсон байхгүй. Ерөөсө хүн ч нэг дуртай юм олоод ингээ хийхээр нэг гоё. Тэгээд нуруу өвчнгөө болоод ерөөсөө тэр чинь аюу гоё. Сэтгэл санаа ч их сайхан болд. Тэгээ яваадсан алдартай ковид гараад. Тэгээд хаагдсан. Одоо хаацсан байл. Тэр тухайн үед нэг зах дээр явж байгаад нэг юм хуучаа нэг зэвтэй тийм тухай олсон байхгүй. Хэдэн килограмм юм? Тэр нь 20 кг. 20 кг. Тэгээд тэр маань нэг хүнд байхгүй ингээ өргөхөөр бас тийм нэлээд гар хийцний нэлээд болохтой тийм юмс. Тэгээд тэрүүгээр тэр ковид үе ч одоо гэртээ тэрнтэй ноцолж ил. Тэгээ нэг YouTube-с нөө гэрийн хичээл үздэг тийм л байл л да. Тэгээд ковид арай гайгүй болоод яасан чинь хос гэр гэдэг ийм клуб нэгдсэн гэсэн ийм фэйсбүүкээр болохгүй. Тэгээ яваад ицсэн. Очоод станаг нэг хайжсэн юм олсон гэж байна. Яг хуу 2021 оны сүүл 22 оноос л юм байна. Тэгээ хичээлж гисэн. Тэгээд хос гэрийн одоо инхээр гэдэг гэрийн багштайгаа танилцаад тэгээ гэр чинь одоо харахтал нэг зүгээр л нэг туухай өргөд байгаа боловч тэр чинь хүний нарийн технологид өргөх тийм юм нуттай. Одоо энэ гэр өргөх гэдэг энэ төрөл болчиход ш. Төрөл юм а да спортын төрөл тийм ээ. Энийг биднес юрдээс урд нь бол миний хувьд бол ямар ч хэсэн тийм тусгай юм спортын төрөл ч гэдэг юм уу ямар нэг тэмцээн уралдаан болдог юрдээс мэддэггүй байхгүй. Тэгээд эн чи одоо өргөн гэдэг зүйл чи биднес нэг штанг өргөлтөөр л төсөөлдөг шүү дээ. Power lifting энэ төр гээл нэг штанг өргөлтөөр ингээд төсөөлдөг. Тэгээд гинт одоо чамаа ингээд нөгөө гэр өргөж ийн гэж нэг ингээд мэдээлэл Facebook дээрээ тавьж явж явах үедээс нь энэ тусгай юм нэг клуб бүр ийм зоригтой юм байд юм байна да гэд анх би харж ирсэн. Гэтэ гэр бол мэдээж нөгөө бага наснасаа л мэднэ л дээ. Бүр ихий тэр 5 10 20 жилийн гэрүүд тийм ээ. Тэрийг бол бүр ингээд тэрийг тусгаалаад өргөө тэрийгээ бүр ингээд төрөл болгоод хөгжүүлээд явдаг юм ердөөсөө мэдээгүй хийжсэн. Тэгэхээр энэ ер нь дээр үес байж юу энэ яг тэр хоёр багшийн өөрийнх нь тэр хос гэргээд нэр клуб нээсэн юу манайд бол яг зүгээр тамирчид бол мэддэг одоо мэдээж бэлтгэлээ хийдэг те. Тэгээд тусгаалсан яг ингээд
ажиллаж исэн клуб юм уу ямар нэгэн байдлаар тийм ард түмэнд хүрсэн гэдэг юм те. Тийм юм бол ерөөсөн байхгүй юм бэл. Тэгээ анхны клуб нь одоо энэ Хосгэр гэх клуб. Хосгэр. Хаана гэдэг вэ? Тэр Модны хоёрт. Модны хоёрын тэндөө тий. За. Одоо 25 дугаар минь ингээд дэвтэлт юм даа. Зөв. Тэгээ ер нь хэр олон хүмүүс яах вэ? Хичээлэхгүй яг нэгээр. За нэг ер нь нэг байнгын явж байгаа нэг 200 хүн байна. За. Тэгээд дотооддоо юм тэмцээн уралдаан болох уу тий? Дотооддоо одоо тэмцээн болно л гэдэг байгаа. Яг зүгээр армийн тэмцээнүүд бол болд юм байна. Нодно манай клуб нэг Баянгол дүүргийн юу гэж тэмцээн гэж зохион осон. Энэ жил бол одоо бас улсын аварган зохион гэл. Их баяр багшсан уу тий? Инх баяр. Их баяр багшсан тий. Их баяр багш нь өөрөө яг энэ гэр өргөлтийн юугаар хэр удаан хугацаанд хичээлж байна? Бас нэлээд удсан. Өөрөө спортын хүн. Штангийн хүн. Спортын багш хүн баггүй. Одоо бүхий дасалж болох шиг. За. Тэгээд яг гэрээр бол одоо олон жил мэддэг өөрөө тэрэг тасгал сургалтаа шавнараа бэлддэг тийм л. Тэгээ энүүгээр дагнаад хийж байгаа. Энэ олон улсын түвшинд энэ гэр өргөлтийн яг энэ болохоор нэлээд хөгжсөн юм байна уу те? Ер нь бол Европ талдаа их хөгжсөн юм байна. Энд чи одоо Оросоос гаралтай 17-8 дугаар зууны үеэс л гаралтай. Өөр дээр үеэс те? Дээр үеэс гаралтай. Тэгээ энд чи одоо Оросын тамирчид одоо чөлөөт юунд бол дийлж мундаг штэ те. Тэр чи эндээ байсан юм байна гэдэг юм одоо сүүлийн үед л яригадаад байхгүй. Одоо гарын яриг ингээд их мундаг чөлөөт юм бүх байсан. Дээр чинь бол 60-70-аад оны үеийн те. Тэднээс яг энэгээр хичээлж ирсэн юм билээ. Энд чинь одоо хүний ерөөсөн амьсгаа цуцаа байхгүй болчихдөг юм байна. Хийгээд тахтай ажиллах чадвар өндөртэй болчихдөг. Тэгэхээр тэр чинь тэрүүгээр одоо тамирчид бол адилхан л бэлтгэлтэй байгаа. Зүгээр хин илүү хялалт амархан яаж байгаа тэр нь л мэдээж ялгаж байгаа шүү дээ. Ядралт авах нь. Зөв. Тэгэхээр энэ одоо гэр өргөлтийн яг энэ төрөл маань өөрөө штангаас нэг жоохон өөр юу те? Юу юм бэлээ? Энэ арай л нэг өөр бах уу те? Өөр байна. Зүгээр одоо бид нэр фитнес гэдэг бол одоо өчнө олон тоног төхөөрөмж баг те. Тий. Одоо тэр чи одоо юм л зориулсан одоо байж байгаа шүү дээ. Чийж халт гэдэг юм. Тэгэхэд энэ ганцхан туухаагаар бол бүгдийг хийж байгаа. Энэ маань их даваа талтай юм л да. Орон зай хамаарахгүй. Харин гэртээ ч хийдэж болох юм шүү дээ тий. Одоо заал танхим хамаарад яагаад ах юм байхгүй. Ганц туухайтай байх юм л тэгэл гэртээ хийгээл байгаад байж болохоор тэгээд үр дүн сайтай. Хамгийн гол нь үр дүн маш сайн байна. Тэрүүгээр их даваа талтай. Тэр бас нэг хэдэн жилийн өмнө тугаар хичээлж эхлээд удаагүй байхдаа чи над руу нэг яриад нэг ирмээр байна гэх үед миний толгоор ердөөс ороогүй байхгүй. Явж ш туухаа өргөдөг ч одоо юу ч вэ дээ энэ бас нэг юм. Гэсэн чинь харин сүүлд нэг олон улсын тэмцээнд ороод эхлэхэр чинь бүр ингэдэг. Миний үед айгүй сонирхол татсан байхгүй шүү. Юу болоодох вэ энэ чинь гэдэг. Одоо манайх чинь бол би бол одоо сонирхчод зүгээр явж байгаа шүү дээ. Сонирхчод олуулсан. Зүгээр мэрэгжлийн ангилалд явж байгаа сайн тамирчид байна. Монголдо. Манайхас тий. За. Дэлхийн хос 5-алт авцсан. Дэлхийгээс 5-алт аваад ирсэн залуу байна одоо. За хин гэдэг юм бэ? Оросд сурдаг. Буджав гэдэг. юм. За. Саяных бол сонирхчийн төвшин. Аас нухамдлаа олуулсан юм. Хичнээн орны тамирчид оролцсон. Сая 6 ороо орлоо. 6 орн тий. За тэгээд хөрөл медаль авсан одоо спортын яг тэр тэмцээний үйл явцыг нэг жоохоо нөө хичмээр замшигдаг гэдэг шиг л. Ер нь тэгж бодоогүй л дээ. Зүгээр яг багш ийшээ явах уу гэсэн санал тавьсан. Тий. Бүгдөө нэг яваад яг хэр хэмжээнд байгаагаа үзье гэд. Тэ бүгдөө явж байгаа юм чи тэгээд яваад үзье гэд. Хамгийн гол нь надад бол зүгээр тийм одоо юу гэдэг тамирчин гэдэг утгаараа тэгээд Монгол гэсэн бичгтэй адилхан ингээ хуцсумсөд ингээ тамирчин гэдгээр ингээ хэл гараа явах нь аюу сонирхолтой ш. Тэгээд зүгээр тэр юу бол тэрэнд амжилт үзүүлнэ нэ тэр дараагийн асуудал ерөөсөө чим зориочгүй зүгээр л одоо яах очоод Монгол улсын төлөөж одоо олон улсын тэмцээнд орно гэдэг нь аюу сонирхолтой тий. Бас бахархмаар. Надад аюу гоё байсан байхгүй. Тэгээ яадаг яваад үзье. Манай гэр бүлийн хүн ч гэсэн дэмжсэн тэгээд. Олуулаа явсан юм уу? 7 байсан. 7 явсан юм тий. Тэгэхээр тэр чи жингээр өөр ангилалтай яах вэ?
Тэг нь ерөнхийдөө жинжингэр ангилалтай байна. Одоо Аазтан бол бас сайн хөгжөөгүй солонгосч нь бас дөнгөжл манайхан шиг ингээ гараанаас гараа явж байгаа болох зэрэг жоохон юу алдаатай талууд байдаг юм л. Тэгтээ бол яг хуу одоо 85 78 73 үед нэр чинь багцлаад 3 4 жинг багцлж байгаа. Тэгээд медалийн нэг юу болгож авч чинь тийм билээ. Зөв. Тэгээ би одоо нөгөө олон улсын тэмцээнд яваад бас ингээ хүрэл медаль аваад ингээд алдрын давцсан дээр гараад одоо ингээд нөгөө подкастаа дундуур чиний зургийг үзүүлнэ л дээ. Тэгэхээр яг энийг ийм би нөгөө анханасаа ингээд асуух гэдэг асуулт байна юу гэхээр анх ингээд 17 онд сонирхоод хайгаад хосгийргээд нөгөө инх баяр багшигаа олоод ингээд хичээлж эхэлж явах үед яг тэр зориг тавигдсан байв уу? Эсвэл явцын хүрээнд одоо ингээд эхлээд бол сонирхоод дурлаад ингээд хайгаад олоод очисон байна тийм ээ. Тэгээ явцын хүрээнд одоо хичээлж явах одоо үедээ хизээнээс эхлүүлээд ийм нэг тийм амбиц гэх юм уу те өмнөө тавьж байгаа зориг болж ингэж хувир байгаа. Эн чинь юу юм бэ? Бид нар тамирчид бол шал өөр зоригтой ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. Миний хувьд дээр одоо ихэнх одоо манай хосгэр дээр сонирхож байгаа ингэж хүмүүс бол одоо зүгээр л ингээд хобби маягаар ингээд явж байгаа. Би ч гэсэн эхлээд нэг тэр нурууны суултмалтнаас ягаал тэрийг эмчлэх даван туулахын тулд тэр чинь аюу надад нөгөөтгөө өрөхгүй хэд онцгтой зэрэг буцаад үүдэлдэхгүй тий. Тийм байна. Тэндээс аюу их одоо юу гэдэг кайф аваад байна гэх юм үү те. Очоод тэр зааланд очоод нэг хөрөлсөний өнөртэй тэр одоо тэнд зааланд чинь бэлтгэлээ очиж байгаа шүү дээ. Очоод ингээд тэр хүмүүсийн чинь сайхан хүмүүсийг дэрэгдээс нараад цуг бэлтгэл хийж үзээд тэр нь айгуу гоё байдаг. Тэгэл яг зүгээр олон улсын тэмцээнд ороод гэдэг юм уу цаашаа энэ спортоор хичээллээд ингээд цаашаа явъя гэсэн. Ерөөсөө тийм юу байгаагүй л дээ. Анхны зорилго. Эхний зорилгоч байгаагүй. Сүлдэнд тийм бодож байгаа. Зүгээр л хамт олноороо явъя. Тэмцээнд явж явах үедээ үргэлжлэв яг. Тэмцээнд явъя гэхээр л явсан болохоос одоо тийм яг зориод одоо тийм юу л байгаагүй. Одоо сүүлдээ бол одоо ингээд арай нэг өөр болж эхэлж байна. Амжилт гаргаад ингээд ирэхээр бас эн чинь болж байна шүү дээ. Бас өөрийгөө голоод ингээд иж болохгүй юм байна гэдэг. Би өөрийнхөө урдл ингээд тэглээдсэн биш чинь болох юм биш гэсэн нэг тийм бодол. Яг зөв. Одоо өөрөлдвөл сэтгэл зүй дотор л би чадахгүй байх, болохгүй байх гэсэн нэг тийм тээгүүд байгаа даа шүү дээ, тий. Тэрийг ингээд тодорхой нэг жоохон ахиц гараад амжилт гаргасны дараа болох юм биш дээ. Энэ шал хийсвэр нөгөө ойлголтууд байсан биш дээ, тий. Яг зөв. Нэг иймэрхүү зүйлүүд айгүй манай энэ сонсогч нарт айгүй юм зөв зүйлүүд байх хэвээр. Юу өгөхстой гол мессежүүд байх хэвээр гэж үзэж байгаа байхгүй. Амжилтанд хүрж байгаа хүмүүсийн анх хэлж ирсэн үе за тэгээд тэр амжилттай ардаас явж явах үед бол хамгийн гол зүйл өөрөө өөртөө л ялан дийлэх, өөрөө л одоо эвдэх гэх юм уу та тий амжилтуудаа ахиулах, өчтөрийнхөө байсан өөртөө өрсөлдөх гэдэг зүйл л одоо гол одоо амжилтын юу шүү дээ тий. Тий. Давандаа энэ гирийн спорт бол зөвхөн одоо бүхгийн ч гэдэг юм уу, боксинг ч гэдэг юм эднэр бол одоо ингээд хүнтэй ингээд өрсөлдөгчтэй үзэж байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн өөртөө л үзэх юм л дээ. Зөвхөн өөрөө гончгторч гэдэг хүн өөрөө л өөртөө тэр чинь амьсгал хуваарлт секундээр ингээд ажиллаж байгаа учраас ерөөсөн л ганцхан өөртөө тэрнээс одоо гिचнээ өрсөлдөгч байгаад тэрнтэй бол үзэх ямар ч үг баг. Зөвхөн өөртөө сэтгэл зүйтэйгээ үзэх. Тэр энэ нэг тийм тодорхой хугацааны дотор хэд өргөж байгаагаа ингэж нэг тийм явах уу тий. Сонирхчул сая бол одоо 5 минут 5 минутын дотор 5 минут 3 төрлөөр 5 минутаар оролцсон. Мэргэжлийн ангил бол 10 минутаар тэдний чинь. Тэгээд 32 кг-аар. 32 кг. Зоргошийн түвшинд 5 минутанд хэдэн кг вэ? 5 минутанд яг би саяны огцон мөрөгтөн дээр нэг 125 өргөссөн. Тэр бол яг зүгээр яг л нөгөө стандарт хэмжээ юм лээ. Өргөлч юм бэл. Нэг минутанд тэр 5 минут гэхэд минутанд нэг 25 орчим. Тий. Тэгэхээр чин бараг жил секунд хагасын дотор нэг өргөд исэн байх нь шүү дээ. Секундын дотор нэг өргөд гэсэн үг шүү дээ. Тий. Хэдэн килограмм туухай тий? 20 кг. 20 кг туухай. Зөв.
125 гэдэг чинь бас оол хурдтай явсан ба штэ. Яг л юугаараа л ажиллаж байгаа. Тэгээ нэг Тэр одоо авраг авсан алт авсан хүн хэд өргөсөн бэ? тэр яг энэ ингэсэн нөгөө жинжингэрэ 85 кг-тай хүн бол тэдүүд өрөх хэвээр 70 кг хүн тэдүүд өрөх хэвээр гингүүтээ тэрлүүг хэн илүү төгж утсан бэ гэдгээр хэмцсэн билээ. Зөв. Тэгтээ тэр чинь 73 кг өгдөө штэ. Тэр бол надаас бага өргсөн хэрнээ нөгөө жим баг учраас дэшээ явдаг ч. Зөв. Энэ нас мас заах уу гайгүй юу? Чөлөөтэй. Европ руу заана. Европ руу энэ ч одоо бүр наснаа ангилалтай. Манайхан одоо 55 6 дахь цуг явсан. Адилхан өргөөд харамсалтай нөгөө 25 та 20 та хүүхдүүдтэй үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө бас асуудалтай л байгаа юм л да. Зүгээр хөгжсөн энэ Европын юунууд бол айгүй гоё зохион байгуулалт юм. Жингээр нь насаар нь ингээ явуулт юм. Тэр бол бид нэр бас яриалаа. Одоо явж тэр гоё газар очиж бас тэмцээнүүдэд оролцож үзье гэл. Тэр одоо тэмцээнд яваад амжилт гаргаад ирэх бол бас сэтгэл зүйн хувьд бол сайхан биз. Айгүй гоё нь одоо нөгөө манай 3 хүүхэд ингээд оронгууд ингээд шаармаар үлээгээд айгүй гэрт бол тий. Гэртээ айгүй актив бэлтгэл ангацсан. Айгүй бэлдэж тэгж хүлээж авсан. Бас клубийнхэн маань манай Монголын гэр холбоо онгоцны худал дээр хүлээж авсан. Тэр чинь айгүй гоё юм билээ. Яг нэг би бол одоо өөрийгөө бас дотроо чамлаад байгаа шүү дээ тэр чинь. Бас ингэж болдог ч юм уу олимпик томтоо мэрч юм биш үү би ямар жоох ичих маягтай те. Тэгтэл энэ чинь хамаагүй шүү дээ хүн тодорхой хэмжээнд ингээл тэглгүй явах. Тэг ялангуяа нөгөө хүүхдүүдийн хувьд бол тэр чинь бас их сайхан аав тэнд медаль аваад тэмцээнд ороод явж ингээд чинь хүүхдүүдийн хувьд аягүй сайхан бахархуу шүү дээ юм явахгүй те. Энүүгээр бас нөгөө хүүхдүүдийн хүмүүжлэлт аягүй эерэг нөлөө авчирна те. Тодорхой юм зорилго тавиад өөртөө шаардлага тавиад ингээд ажиллаж бол нийгэмд хүрж болно гэдгийг харуулж штэ те. Яг энэ утгаар бол айгүй зөв одоо юм юу л да. Үн цэн бас тэнд орчиж байгаа те. Зөв. Тууштай байх нь чухал юм байна л гэж бодсон шүү дээ. 17 онд эхлээд нэг хэсэг яваад тэгэд ковид эхлээ залгаад чинь 21 он хүртэл үргэлжчихлээ шүү дээ ковид маань. Тэгэхээр ч одоо сүүлийн 2 жил 3 жилийн дотор сүүлийн 3 жил идэвхтэй яасан гэсэн үг шүү дээ тий. Ажилласан гэсэн үг. Тэгэхээр 7 хоногтой энэ хэдэн удаа явах вэ? 7 хоногтой би одоо 3-4 удаа гонвол явдаг. Тэгээ нэг манай алдартай ярмын төгжрөөч одоо дулаараад ирсэн чи илүү төгжин илүү болчтой юм. Одоохондоо бас багсаал болохгүй л гэртээ хичээл тэгэл яваад. Тэгээ яг нэг клуб дээр хичээллэх нэг багшаа хажууд хичээлгүй шал өөр бэлтгэл орчин гэж шин чанар гэж үзүүч чинь. Адилхан яг хийж байгаа тэр чинь найзуудтайгаа хийх бол шал өөр. Гэртээ ганцаараа гिचнээ бичлэг хараад ингээ хийж байгаа ч гэсэн нөгөө ганцаараа болохтой нэр жоохон тэгээд тал байт юм лээ. Тий. Би гонцгоогоо ерөнхийдөө сүүлийн 10 гаруй жил бид хоёр ингээд нэгээ таньдаг. Тэгээ гонцгоо маань юу бизнес эрхлэгч энэ барилгын компани холбон барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм мундаг одоо юм захирал хүн байгаа. Өөрөө барилгын инженер тийм ээ. За тэгээд бид хоёр бол сүүлд бас энэ торхондоо гэд брэнд дээр бас хамтарч ажиллаж нөгөө юугаа яаж яасан тий. Тэгээд би чамайг юу анх хүлээж авахтаа л нөгөө бизнес эрхлэгч тийм ээ. Бизнес ингээл нөгөө хэрхэн яаж хүмүүсээ удирдах уу, яаж одоо ашиг орлого тогтвортой бизнесээ хөгжүүлэх үү гэж явж ирсэн чинь гинт 180 градус зэрэг хажуугаар нөгөө спортын замл эхлэхэд яваад эхлэхээр л энэ бол ингээд жирийн хүмүүс бас сонирхолтой байж магтгүй гэдэг их тийм одоо үнэлээд байгаа юм л та. Тэр бизнес хэр явж байна? Бизнес дажгүй явж байна. Торхондоо гэд нөгөө торхоо хийж байгаа брэнд тий. Дорх тэгэл галтгооны хэрэгслүүд мотор хийж байгаа тийм ээ. Тэр маань ерөнхийдөө аюу сайн брэнд болоод доктор үйл ажиллагаа докторсон юм байна. Бас нэг хэдүүний ажлын байрдаг явж байгаа. Гэрийн төрлийнхөө одоо ач холбогдол талаас нь хоёлаа нэлээ. Энэ спортын төрөл гэж хэлнэ шүү дээ тий. Ач холбогдол талаас нь хоёлаа яриа тийм ээ. Одоо өөрийнхөө эрүүл мэндэд одоо анхаарал тавьж байгаа хүмүүс маань фитнес нэг явж байна.
гүүж байна. Янз бүрийн байдлаар л энэ орчин үед бол эрүүл мэндээ сайжруулах, эрүүл байхын төлөө хүмүүс анхаарал тавьж байна л та тий. Тэгээ надад энэ гэр гэдэг нь болохоор ийм гар доор байгаад байгаа нэг хайтан санагдаад байгаа байхгүй юу? Фитнес чинь бол ялангуяа штанг гэхэр чинь тийм том одоо суур, штанг тийм ээ. Маш хэмжээний зай талбай хэрэгтэй байдаг. Гэл гэр гэдэг нь жижигхэн одоо 20 кг ч одоо хэд кг байх вэ? 20 30 кг шүү дээ тий. Тэгэхээр тэрл байхад л юм хэд болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ талаас нь чи одоо хичээлэхэд хэр тохиромжтой хэр энгийн байдгүй гэдэг талаас нь жоох туршлага болчих. Ер нь бол бичлэг үзэл хийхэд хүн хийж болж байгаа байхгүй. Дагаал хийхэд. Заавал одоо тэр орчинд очно гэхгүйгээр бичлэг үзэл нэг гэртэй байх тэрийг бол хийж болж байгаа. А тэгээд зүгээр эрүүл мэндийн талаас нь маш их үр дүнтэй юм байна. Ач холбогдолтой. Ач холбогдох сайтай. Одоо монголчууд бол одоо үр мөчний өвчин их байдаг юм шүү дээ. Тэгээд нурууч гэдэг юм уу? Дотор ихтнүүд гэл. Энэ дээр гэр өргөснөр бол одоо үе холбоосууд маш сайн чангарч өгд юм. Тэгэд дотор ихтэн маш сайн дотор нөө булчингийн дотор бүх булчингуудыг ажиллуулж байгаа. Ерөөсө бүх үеуд бүх булчин ажиллаж байгаа. Тэгээд дотор булчингууд одоо агс сунах тэр юу гэдэг нь бол маш сайн ажиллаулдаг учраас тэгээ энэ зүрх судасны асуудлууд энийг бол маш сайн шийдэж байгаа. Бүр ингээд халзан толгойтой байсан гэр өргөд бодчин солилцоо одоо сайн л явж байна гэсэн үг. Бүх сургаад эхэлж байгаа байхгүй лээ. Одоо 3 сар 4 сарын дараанаас ингээд эргээд харав сургаад эхэлж байгаа. Цагаан толгойтой дээдл нь халзарсан байсан бол тэгж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бодчин солилцоог сайн явуулж гэсэн юм байна. Тэгээд эрэгтэй хүнд бол доомдоо тэр тестостерон тэгээд дааврын яг маш сайн тэр чинь одоо хүний эрүүлгийн одоо төмсгөн төлөвлөлтөд тэрийг бол маш сайн дэмжиж өгд юм. Тэр байснараа хүний нөгөө цусны эргэлт сайжрах, эрч хүчтэй байдгийг. Эрч хүчтэй одоо эр хүний бүхэл юм одоо тэрнээс хамаарч идэг. Юу нас явахын ихээр гормоны юунууд бол багасаад гэж тий. Цаашил одоо айжмаар ингээл унж идэг юм шүү дээ. Тэрийг л маш сайн үйлдвэрлүүлж маш сайн ажилуулж дэмжиж өгдөг гэж байна. Гэрийн одоо засаглалыг хийснээр энэ олон нийтэд би бол олон нийтэд маш сайн төгөөлөх гэсэн юу гоё л гэж бодоод байгаа байхгүй. Одоо юу гэдгийг олон нийтийн энэ сургуулиуд ч юм уу те энэний биеийн тэмрийн багш нар одоо энийг аваад оруулах юм л энэ дээр их хөрөнгө орохгүй одоо сургуулиудын биеийн тэмрийн заалдагчулж өглөө гэл бөөн юм болоод тийм байхгүйгээр нэг хитэн туухаа аваад тавьчихад хүүхдүүд ир юмгүй тэр хүүхдүүд бол Монголын ирээдүйд бол маш их хэрэгтэй юм байгаад. Тэгээ энэ дээр зөв баг төсвөр өндөр үр дүнд хүрэх тийм боломж байна гэдэг. Зай талбай бага хэрэглэж байна. Зай талбай бага хэрэглэж байна. Үндсэн тоног төхөөрөмжийн одоо өртөг бага байна те. Зүгээр одоо биеийн тэмрийн багш багтал тэрийг хитэн тасгалын одоо нэг заалгаад ингээд явахтал цаашаа хүн заагаа явчихаар тийм байгаад байгаа байхгүй. Хүн хараад чийчгээр нарийн тэр одоо нөгөө мэрэгжлийн тамирчин болно гэхээсээ улдаар энийг зүгээр биеийн тэмрийн хэрэглээнд юундаа хэрэгжүүлэх юм бол бас их маш их өндөр үр дүнтэй юм байна л гэж бодоод байгаа. Зөв. Тэгэхээр одоо миний санджаар туухаа гэхэр чинь нөгөө биднээс мэддэг гэр гэхэр нэг бөөрөнхийн юм бөмбөр нэг юм шаар маяг юм ба штэ бариултаа. Гэтэл чинь хоёр талтаа ингээд туухаа гэд аль нь мөн бицтэй те үгүй юу? Тийм ер нь бол монголоор туухаар өргөлт л доо. Тийм туухаа өргөлт те. Одоо өөрөлд бол хоёр талд нь ингээд яадаг дундаасаа барьцдаг нь болохоор туухаа мөн тийм ээ. Тэр чинь за бас туухаа тийм. Тэр чинь бол одоо ингээд фитнест ингээд хийдэг. Байнга л энэ тэрүүгээр байж байгаа шүү дээ. Энэ чинь бол дээрээ юм бариулт. Дээрээ бариултаа нөгөө юм шаар хэлбэрийн тийм ээ. Тэрийг тийм одоо тэрийг бол тэрийг гэрэл гэж байгаа. Тэр хоёрын ялгаа гэж байх уу? Жохон байна. Байна л да. За. Байна. Гэрээр бол маш олон төрлийн юу засаглалыг хийж болж байгаа. Ингээд нөгөө таны яриад байгаа туухаа маань бол одоо хязгаарлагдмал шүү дээ. Одоо тэр чинь нэг яг энэ нэг 3 толгой тэр чинь ойр зүрийн юм булчин ажиллуулах гарын юунд л хийж байгаа шүү дээ. Тэгтэл энийг бол бүхэл юмд хийж байгаа байхгүй. Суулт хийж чаа бүгдийг хийж юм ерөөсөө. Энэ гэр байхад бол
өөр тийм одоо том тоног төхөөрөмжийн хэрэггүйгээр тэгээд богино хугацаанд маш үр дүнтэй богино хугацаанд одоо нэг 30 минутын бэлтгэл ороход бол маш чанга бэлтгэлчтэй ер нь гэрийн юунд бол тэгт чинь штангийнх нь бол одоо тэн дээр ч 5 минут тэнд ч 10 минут суугаад ингэ шахаадах шүү дээ. Гэтэл энэ үгүй байх таахгүй. Зүгээр л 30 минут фижигнэл гарахад би анх 2 минут явж чадахгүй шүү дээ. Тэр чинь ингэдэг учиртай байна. Зөвхөн 30 минутын бэлтгэл гэж эхлээд 30 минут амрахгүйгээр яг бүх дасгалуудыг ингээд ээж дараалаад хийгээд явчих. Одоо сетлэл нөгөө хоцсон мөргөлт түлхэлт тэднэргээ сетлээд ингээд 4-5 тасгалыг ингээд суултмуултаа нийлүүлээд тэгээд ингээд одоо 10 руу өсгөөд эргээд 10-аас буугаад тэгэл бараг тэр чинь 30-аад минут явчихдаг. Тэр чинь нэг үндсэндээ нэг 30-аад минут явчихдаг. Халаалтайгаа 40 минут болно шүү дээ. Тэгэхээр айгүй эрчимтэй бэлтгэл болчих. Эрчимтэй өндөр бэлтгэл болчих жоох. Өндөржүүлсэн тийм эрчимжүүлсэн гэдэг юм шүү дээ. Бид фитнес үе явж үзэн л тэ. Гэхдээ нэг тогтвортой айхтар явж үзсэнгүй. Тэгээ фитнес ингээ яваад бас ингээд харж яхад бол нэг төхөөрөмжөөр очиж хийгээл зогсоол тэ. Тэгэл байж тэгэл ингээл ээжлээл төхөөрөмж ингээл яваад идэв штэ тэ. Тэгээд тэрээр фитнесийн заалан доторх олон хүн зэрэг орчихвол бас тэрийг хүлээх асуудал их үүсдэг тэ. Энэ дээр бол одоо манайд бол одоо нэг юунд 30 хүн зэрэг орчиж байгаа байхгүй. Тэгэл нэг тэр чинь багш яг энэ 5 тасгалыг тэд удаа хийнэ гэл. Тэгэхээр 30-уулаа зэрэг эхлээл зэрэг дуусгах нь шүү дээ. Дуусна. Тэр донд чинь тэгээд нөгөөдөлөөс хоцрохгүй тул тэгээ явна шүү дээ. Эхлээд би бол тэрээс анх наваа очсон чи баахан хүүхнүүд байна. Тэгэл эмэгтэйчүүд бас хичээл. Хүүхнүүд маш их хичээлж байгаа. Тэгээд гайгүй юм байна. Эмэгтэй баг гэж явж байна. Юу эхлээд яасан чи анх удаа ирж байгаа чи юу яа? Энэ 12 ирчих гээл тэгж. 12 арайч тийм хүүхнүүд нь 16 мөрөөр ирчих та арайч онгойтой юм гэж бодоод 20 кг-ыг ирээд. Тэгээд нөгөө зүгээр ингээд савлтыг хийдэг байхгүй. Тэс чи 2 минут явж чадахгүй байхгүй. Тим одоо дотор өөхөлтөг юм тийм л хэмжээнд бид нар байт юм л өөрөө мэдэхгүй л дээ тийм. Чи зүгээр гайгүй л нуруу өвдөхгүй л ер нь гайгүй би чи хөдөлгөөнтэй ажиллаад гайгүй хүн л гэж бодоо явдаг шүү. Тэгтэл бол яг ясам дээр энэ чинь маш би бол суларцсан л байд юм. Тэгэл тэр юу гэж чинь нөө хүүхнүүдийн чинь дагаал нэг сар яваал сарын дараанаас бол нөгөөдөлтөж ер нь нэг ойрхон бэлтгэл арай нэг төхөж очихор болол ийж байгаа юм. Зөв. Жингээ хасж байна. Хүүхнүүд бол энэгээр жингээ хас. Эмэгтэйчүүд бол жингээ хасахтай илүү тулгуурлаад зорилгоор илүү хэрэгжилж байгаа. Тэгэхээр нөгөө бүх булчин сүмсэн ажилтдаг учраас илүү үр дүнтэй байт юм. Одоо фитнес шиг биш юм байна л да. Спиннинг гэд байдаг шүү дээ. Спиннинг гэдэг нэг дугуун дээр нэг яадаг. Тэр айгу дотор өөх шатлалтаараа хамгийн сайн бэлтгэлүүдийн хамгийн одоо мундаг бэлтгэлийн нэг гэж ярьдаг гэсэн. Энэ туухай бол бас тэр хэмжээнд яригддаг уу тий. Тэглүү юу? Спиннинг хийдэг хүн л очиал хийдэг шүү дээ. Тэнд ч хийдэг. Тий. Зөв. Спиннинг хичээлж яадаг хүн л тэнд очиал. Тэгээ хүмүүс бол ингээд өөрт тулгамдаад байгаа асуудлууд жишээлбэл нуурын өвчин ч гэдэг юм уу, тийм ээ? Жингийн илүүдэл ч гэдэг юм уу, янз бүрийн л зүг зүсний өвчин гэл орчин үеч одоо нийгмийн эрүүл мэнд чи аюу ноцтой асуудал орчихлоо шүү дээ. Тэгэхээр иймэрхүү одоо дасгал хөдөлгөөнийг сонгож аваа, тэрэндээ дуурлаа, тогтмол хичээлээд үр дүн гаргасны дараа бол энэ ажил амьдралд бол сайхан юм эерэг өөрчлөлт гарна биз. Ер нь одоо бид нар чи нэг ажил гээл яваад байдаг шүү дээ. Ер нь л ажил одоо цаанаасаа уус шахтаад ирж байгаа болохтой нэг тийм завгүй. Тэр дунд чинь нэг юм одоо зориод өчтөг тэрлүүгэн сонирхдаг юмтай байхаар хобби маягаар эн чинь бол нөө миний амьдралын шал өөр болгож байгаа. Тийм. Очоод 7 хоногт 2-3 удаа очоод энэ 7 хоногт би бас явж чадсан гэдэг нэг удаа явлаа 2 удаа явлаа. За дараа 7 хоногт та гिचээж яагаад ингэ явах юм шиг байлаа. Тэгээд тэр чинь бол давхар би өөрийнхөө эрүүл мэндийг тий эрүүл мэндээ авчирч миний эрүүл мэнд чинь минийхээс улдаар одоо арга би чинь том үүрэг хариуцлагатай байгаа шүү дээ. Тэг байх. Тий эрүүл байх Монгол хүн эрүүл байх. Тэр үүднээсээ бол
маш үр дүнтэй юм бас зориоддаг. Заавал юу гэхгүй одоо таавал одоо бүдгэр хичээлж байгаа те. Бүжигч гэсэн бас л тийм байгаа те. Очоод нэг хичээлдэг юм дээр та болчихсон зэрэг хобби мэйгээр эн чинь бол бас их гоё л надад бол аюу гоё байх. Тий нөгөө яг бүжгийн нөгөө юугаар биднес хичээлэхэд надад юу нэг таалагдаад байна гэхээр миний хувьд болохоор нөгөө оюуныг ачаалтаа ажилдаг. Тэгэхээр тэнд очихоор нэг бясалгал маягаар надад үйлчлээд байгаа байхгүй. Ердөөсөө яг ингээд бүжгээр ингээд хичээлж байгаа. Яг тэрнийг цаг 30 минутын хугацаанд өөр юм ботгоо ачиж байгаа. Тий яг өөр юм ботхгүй яг тэрэндээ ингээд төвлөрөөд байгаа учраас ингээд яг бэлтгэл дуусаад нөгөө клубийн үйл ажиллагаа дуусны дараа ингээд би организм бол аягүй сайхан юм амарсан сэтгэл оюун аягүй сэргсэн тийм ээ ийм мэдрэмж аваад идэх байхгүй. тий тэр мэдрэмж яг л тийм мэдрэмж авдгийн. Ер нь бэлтгэлийн дараа нэг нэх гоё тайвшраал сэргцэн гараад стресс багасаал тийм. Энэ нийгмийн стрессийг бол бид нэр бас нэг тиммар давж туулж авах нь бас Яг зөв. багт. Учир нь тэгээд тэрний чинь бас нэг учраа олохгүй хүмүүс чинь бас янз бүрээр буруугаар тэрийг тайлах гэж тий. Буруу одоо алхамд хийж штэ. Жишээлбэл одоо тэр согтуурлах хундаа байна. Магадгүй тий. Эмэгтэйчүүдийн үед бол бас худалдаа авалт хийж стресс тайлдаг юм. Дэлгүүр гэсэн. Тэгээд тэр худалдаа авалт хийж тий. Эндорфин ялруулж одоо стрессээ тайлах юм алхам хийдэг. Эсвэл вайн уудаг ч юм гэх мэтчлэн тий. Гэтэл чи спортоор хичээлэн гэдэг чинь асар их олон юм давуу талууд явчихж байгаа байхгүй. Тэгээд тэндээ адилхан сонирхол нэгтэй найзууд хоббитой танилцлын үед хамт олонны нэг юм болно. Уур амьсгал үрдэж जैन. Тэгээд тэрэндээ татагдаад ингээд явахаар тэр чинь бол аюу гоё юм байгаа тоххой. Зөв одоо тийм одоо нөгөө хөлсний найзууд гэж яриад байгаа тэр зөв хоббитой хүмүүс үрдэж байгаа байхгүй тий. Ядаж нөгөө нэгээ дэмжих дурам өгөхтэй ч гэсэн айгүй. Яг л нөгөө нэг тамирчдын нэг юм давдлууд юм байна. Нөгөө нэг адилхан хөлсөө гаргаад тэр зовлон мэддэг хүмүүс те. Яг хөлсөө яаж саруулаад тэрийг яаж нэг энэ 10 минутыг барах уу гэд яг адилхан нөгөө зовж үзээд яаж нөгөө хоёр тухай барьчаал яг 10 минут ингээд шазаач л үзэгцэн зэрэг чинь тавьчмаар байгаа ч гэсэн хажуу талд гүрэж байгаа хүмүүс. Яг тэгээд үзсэн хүмүүс бол илүү тийм одоо нөхрөлийн хувьд илүү байдаг юм. Яг нөгөө хөлс хүчин одоо яг адилхан одоо юу гэдгийг орчин нөхцөлд ингээд жаргалыг амсч яах гэх юм да тий. Тийм юу бүрдээд явж байгаа. Тэгээд надад бол одоо гэрч яваад зүгээр одоо бизнесийн гэдэг юм уу ажил төрлийн холбоотой ингээл өчнөө хүмүүс ингээл тэгтэл яг ингээд нөгөө хэдтэйг хөлсөө гаргаад үзэхээр тэнд чи айгүй гоё нөхөрс харилцаа үүсэл тий. Бизнесийн орчных болохоор бас амаргүй л тий. Бизнесийн орчны харилцаа чинь илүү нөгөө мөнгө ашиг орлого тий. Тэрэн дээр тулгуурлаж нөгөө харилцаа ихэвчлэн нөгөө суурлагддаг учраас амаргүй байдаг. Одоо Монголын төгсөлд бизнес хийгээд ингээд дамандаа жижиг дунд ийм бизнес хийгээд явах. Ер нь бол маш тийм таатай орчин биш үү? Хүсмээрч ажил биш гэж юу? Хүсмээрч ажил биш. Би бол эхлээ бодож байхдаа ураадаг нь л гэж боддог. Одоо би эрүүл мэндийг алдаж болохгүй юм байна. Тий. Яг зөв. Амжилт гэдэг бол бас өрөөсгөл юм байна. Зөвхөн мөнгө гээд одоо зөвхөн нэг том компани байгуулчихна гэж зүтгэхээс бол доо тий. Арга эрүүл мэнд тэнцвэртэй авч явах юм байна гэж сүлээд боддог л байгаа. Ер нь бол тэгээд их олон хүний жишээ түүх байгаа шүү дээ тий. Зүтгээл нэг яг бизнесийн салбарт амжилт бол том хэмжээний эд баялагийг бий болгосон мөртлөө эрүүл мэндэд алдагдсан байдаг тий. Тэгээ одоо яах вэ гэж одоо. Тэгэл ямар ч утгагүй болчихж байгаа. Хийсэн зүтгэсэн бүх зүйлүүд тийм ээ. Эсвэл одоо өр хүүхдийн хүмүүжилч гэдэг юм уу, гэр бүлийн харилцаа ч гэдэг маш олон зүйл дээр ингэж нөгөө нэг талтаа сайн болж нөгөө талтаа алдаад явчихдаг. Тэгээ амжилт гэдэг чинь яг өөрөө чинь одоо харснаар бол айгүй зөв тодорхойлт байгаа байхгүй. Ерөнхийдөө л баланс юм байна. Тэнцвэртэй байдал юм байна. Аль алийг л авч явах хэрэгтэй юм байна. Тэгвэл аль нэгэн дээр л илүү төвлөрөөл яхаар нүүдэл алдчихсан болж байгаа тийм ээ. Яг иймэрхүү жишээ түүхүүд маш их олон байна.
хүмүүсийг харж байгаа. Тий. Тэгээ аж аргалтай амьдрах тухай одоо амжилттай байх тухай яриа бол одоо аль өнцгөөс юуг олж харах уу гэдэг нэг чухал болчиход шүү дээ, тий. Тэр тухайн юу яаж харж яах гэдгээс ус шалтгаалдаг тий. Одоо өөрөлдөө нэг том компани гэх юм уу да айгүй том юм бизнесийн хажууд өөрийгөө харчаад би ч одоо амжилтанд хүрээгүй байх ч гэдэг юм уу тийм ээ харьцуулаад ингэдэг. Гэтэл чинь бас тэр хүмүүсийн хүрч чадаагүй нэг бас хэдийгээр үйл ажиллагаа маань яг том хэмжээгүй ч зэрэгцүүдэд аваа яваад байна гэдэг чинь бас нэг амжилтын илэрхийлэл байгаа байхгүй. Тий. Ер нь бол эцсийн үр дүнд одоо юу гэдэг нь том тэрнээс улдаар л бүх талдаа нэг одоо нэг юм буруу тим рүү орчихгүй зөв авч явах нь маш үр дүнтэй л да. Аж аргалтай хүн гэхэр чи нэг юм тодорхойлт байгаа шүү дээ тий. Дуртай ажиллаа хийдэг хүн байх хэрэгтэй. Тий. Тэрнээс тэгээ ажиллаа дуусгаа гэрлүүгээ яардаг хүн байх хэрэгтэй. Ердөөсөө л нэг тийм ерөнхий нэг шийдвэр төлөвийг нарахад тийм хүн байгаад байна шүү дээ тий. Зүгээр одоо юу гэдэг энгийн малчин хүн аж аргалтай байх боломж байж аж аргалтай байгаас тийм ээ. Зөвхөн тэр дуртай маллаад одоо миний тим хүнээс тим өнөг гарч яана гэж жагтай адилхан. Бизнесмен хүн бол одоо мэдээж авч явж байгаа одоо компани үр ашигтай ажиллах те. Тэр бол нэгдүгээрт асуудал мөн. Гэхдээ ард нь нөө амьдрал аргарын асуудал, өөрийн эрүүл мэндийн асуудал гэдэг одоо ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал гэдэг юм. Тиймнүүд маш орхигдож болохгүй л гэж би бодод байгаа. Тэгээ бизнес дээр ингээд аваад үзвэл компани удирж байгаа хүмүүдэд өөртөө тавьж байгаа шаардлага тэгээ тодорхой хэмжээнд өөрийгөө ингээд хөгжүүлж байгаа байдал бол хамт олон бас эерэг нөлөө үзүүлнэ тийм ээ. Тэ өөрөө болохгүй бүтэхгүй бас ингээд буруу зүрх үзүүл хийдэг ч юм уу те. Ингээд яваад ивэл хамт олонд ямар нөлөө үзүүлэх үү тийм ээ. Ирээдүй яаж харагдах вэ? Одоо манай тэгэл юм л да. Би яваад ингээд яад ч наач би өмнө 2 гэр ажил дээр авч тавьсан байхгүй. Сонирхож өгдөггүй нөгөө хэд ба. Сонирхгүй байгаадсан сая яваад ингээд ирсэн. Нэр өстой наад чи гоё юм байлээ. Болохоор юм байна. Сонирхолтой юм байна гэж үү тий. Бүгдээрээ тэгээд байгаа байхгүй. Тэр буланд байгаа гэрийг бол хин сонирхгүй л ямар ч тоосроод ингээд хаяа та нар нэг өргөд үзүүд яасан. Энийг л ингээд 5 минут хийчихдээ л та гэл ингээд байхгүй байгаад байхгүй. Тэгтэл зүгээр нэг тодорхой хэмжээнд яваад за яг юм байна гэд харуулаад одоо хүн солигдож байгаа шүү дээ. Би тэр хүний орондоо ч зогсоод нэг тодорхой хэмжээний жижиг амжилтанд ингээд янгууд өнөр болж шүү дээ. Эний чи ингээд өргөд яавал бас зөв юм байх шүү гэдэг. Ийм юмд бас их яваад. Тэг буцаад таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Би сүүлийн 3 жил 4 жил баруун аймагтар бас тодорхой хэмжээнд бид нэр жилд гэрүүлэр нэг явчихыг хичээгээд яваад байгаа. Тэгээд явахдаа нөгөө тугаагаар даа хийчин тэр чи зайцлахгүй чинь тэгээд хөдөө сайхан агаарт гараад тэгээ нөгөөтгөө хийгээд өглөө нэг усаад нөгөөтгөө хийж чинь бол тэндээс айгүй гоё кап авч байгаа. эрүүл агаарт. Тий. Манай цуг жилдэг залуучууд ч гэсэн ингээд аялаж явахдаа ардаа нөгөө юугаа хийцэн тэнтэй очиад зураг аваад би энд явж яах ингээд зураг тухайтай зураг уулаад тэгээд тэр чинь тийм нэг гоё юу түүх гэдэг юм уу биднээс тийм бүтээ яваад байгаа хгүй. Тэгээд ажралагддаг юм дээр бол бид нэр бас их монголоор нөхөн сайхан газруудыг үзэх хэрэгтэй юм байна гэж яг зөв би бодоод тэгээд нэг сүүлийн 4 жил явж энэ да. Чамд бас нэг юм чи нөгөө явж байгаа газрууд дээр ингээд нөгөө нутаг орны байдал тэр үүх түүхээс нь танилцуулаад ингээд ярьдэн штэ тий. Би тэгээд дотроо бас бодоод тахгүй чамдын карьер байна бас. Явсан газрынхаа тавхаа тайлбарладаг аялагчдын одоо нэг булан маягийн блог маягийн бичил ажиллавал маш их одоо хүмүүсээ сонирхох юм гоё юм болох нь гэж би хараад байгаа байхгүй. Ерөнхийдөө баруун 4 аймаг 5 аймгаар явцсан. Явсан. Одоо Баяулгий, Ховд ус, Захан. Тэгээд Говьлтай гэдэг. Энэ жил одоо Говьлтай явна да. Зүүн аймагуд руу явах уу? Явна.
Тэгээ бид нэг аялал гээл үзэхээр дандаа л нэг гадагшаага тий. Тэгэл яадаг штэ тий. Гэтэл Монгол оронд бол маш их одоо үзүүштэй гоё бас юм сонирхолтой газар. Тэгээд гэр бүлэрээ яваад ирсний юу манай ээж одоо бас нэлийн өндөр настай хүн байна. Зүг явдаг. Тэгээд тэгсэн чинь одны явж байгаа тэгж байна. Одоо чинь энэ саханга ерөөсөн хаалга үүдгүй юм гэж байдгүй. Хаалга үүдтэй, хоймортой юм байдаг. Тэгээд тэр бид нар алтаа томмогд очсон. Тэнд очиход ерөөсөн хаалга нь ингэж байна. Энд чинь ийм байралтай, ийм учиртай гэдэг. Тэр нөө хожим настай хүмүүс чинь бид нар бол гоё байна. Нөө мөсөн гол дээр нь очиад сүн гол дээр очиад тэгэл өстой гоё байна л гэл ингээл хаалга үүд хоймрыг харахгүй шүү дээ. Тийм бол ерөөсөө анзаарахгүй байхгүй. Тэгээ явж байсан чинь тим юм ярьж байгаа. Тэр бол хизээч тэгээ бид нэр ээжийг аваад тэгээ яваагүй бол би хизээ тим мэдхгүй. Одоо сүулт нь ингээд байгаль чи юм байд юм байна гэж ажиж сончихгүй байх юм байл л да. Тэгтэл одоо тэгж хэлснээс хойш бас юм байд юм уу гэж ажиглаад хараад очиж байгаа газрууд тий. Тэгэхээр чин бас хуучны хүмүүсээс бас бид нэр сонсох юм бол маш их тэр хүмүүс чинь бол агуул байсан юм. Харин тий одоо юм уламжлалтын ухаан гэдэг зүйл чинь бас мундаг л да. Тэгээ хүүхдүүдтэй явхараас нөгөө эх орноороо бахархах илүү таньж мэдхтэй. Тэднэр чинь бөөн баяр болж бөөн баяр болно шүү дээ. Манайх ч ах トゥ нараа ингээ явахтай нэр нөгөөдөл чинь айгүй ойрхон тийм болд юм байна. Одоо бид нар чинь нэг ажил гээд ерөөсөө нэг цагаансараар нэг уулздаг болсон хүмүүсийг 101 зав гаргаад за энэ жил тэгэн шүү хэдүүлээ гэж төлөвлөж байгаа нэг явахаар бас нэг 10 хоног явахт чинь бас айгүй сайхан юм үзээд ингээ яваад ирж байгаа. Тэгэд ер нь бол ингээд хүмүүс ингээд буцаад амьдралаа ингээд эргэж харахад бол нэг ийм дурсамжтай ийм өчүүдийн ийм дараал гэдэг гэж байгаа байхгүй. Жишээлбэл одоо танаа 3 хүүхдээ аваад 3 хүүхэд нь аав ээжтэйгээ эмээтэйгээ тийм ээ ээжтэйгээ ингээд бөөнөрөө ингээд гой газруудад яваад нэгдүгээрт бол Монгол орныхаа сайхныг мэдрэх эх орноороо бахарх үзлээс гадна гэр бүлтэй өнгөрөөж байгаа юм сайхан нандин ийм бүчүүд байхгүй. Ингээд буцаад эргээд харахад бол ингээд тэр хүүхдүүдэд яг юу үлдэх вэ гэхээр амьдралын туршлагыг сайхан юм дурсамжууд тэр мөчүүд үлдэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр мөчүүдийн одоо тэр сайхан дурсамжид тийм цаг үе мөчүүдийг бий болгох нь айгүй чухал гэдэг. Би бас ингээд хүүхдүүдтэй айл болохоор яг тиймэрхүү мөчүүдийг бий болохыг зорж бас янз бүрийн ийм арга хэмжээ хийнэ. За тэгэл ойрхон шиг хоттой болоод жишээлбэл кино үздэг ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн иймэрхүү юмуд хийж явах хэрэгтэй юм шиг байна. Хүүхдүүд одоо бангийн нэг тийм юу тавтамжтайгаар тийм хайрын мэдрэмж гэдэг юм уу тийм их өгж явах хэрэгтэй. За. Тэгэхээр тэнцвэртэй амьдрал өөрөлдвөл юм болгоныг одоо тэнцвэртэй авч явна гэдэг бол өөрөө аз жаргалтай амьдрахын л одоо гол суур юм да тийм ээ. Ухаан юм да тийм ээ. Тий. Тэгэхээр одоо амжилтанд хүрнэ гэж одоо маш их олон золиос гаргаж болохгүй. Бүх юм орхиол ингээд нэг хэсэг би тэгж зүтгэдэг байсан юм аа тэр чинь. Тэгээд сүүлдээ бас арай болохгүй мэнэ энэ бол гэдэг юм руу. Тэгвэл барилгын бизнес чинь бас нэг тийм онцлогтой тий. Дулааны үйлрэлд юм амжуулж авах гал ингээл. Юм амжуулж авах гал тэгэл 100 дулааны үйлрэлд бол тэгээ гэрийн бараа ардгүй. Ороо орж ил би ер нь 2 том охиноо яаж мэддэггүй ч та. Одоо сүүлийнх дээр нь л даваагайгүй яагаад болох. Сүүлийн хэдэн жил нэлээд доктортой яагаад юм тий. Тийм болохоос 2 том нь бол том баг байх үед бол заавал гайгүй болсон. Нэгдгэнэл цэцэрлэгт орсон, сургуульд орсон ч явжсэн тэгэл. Одоо сүүлийн үед бол арай өөр болж байна. Нөгөө нэг кино байдаг шүү дээ. Америкийн кино нөгөө удирдлага, гүйлгчдэг цаг хугацаануудаа. Тэгээ санжин дээр кино үзсэн үү? Яг нэг тийм архитектор залуу байгаа байхгүй юу? Ажлын ачаал их гэрээ одоо ингээл ахуу гэж бүх асуудлууд айгу төвхтэй санагдаж сүүл рүү ядрахгүй манай хүн. Тэгж явж байгаа сансаргуу нэг юм хүн юм хэрвээ хэцүү байгаа бол одоо энэ гүйлгч болно гэдэг юм удирдлага шиг өгчөж байгаа байхгүй зургтны удирдлагч л та. Нөгөө хүний гүйлгч цаг хугацаа гүгээд асуудлууд ингээд ард нь ингээд хурдууд явчихж байгаа байхгүй. Тэгээ нэг мэдсэж нөгөөх нь ингээд зогсолтгүй үүдэг болоод тэгсэн чи хөгшөрчихсөн
айгүй том одоо архитектурын компани айгүй өндөр амжилт хүргэсэн мөртлөө сүүлдээ ердөөсөө тэгээд амьдрал нь байхгүй, асуудал айгүй хүндэрчихсэн тий. Эрүүл мэнд нь байхгүй, бүх зүйлүүдийг өнгөрөөсөнд харамсдаггүй юу тий. Тэгээд тий санаж байгаа бол тий. Тэр их гоё кино. Яг энийг одоо дахиад үзээд яавал бас биднээс амьдрал их төстэй өвтөр ажил гээл бас тодорхой юм ингээд гүйж идэг. Ажил бол чухал тийм ээ. Энэ дээрээс их анхаарал тавих хэрэгтэйгээс гадна нөгөө юмнуудаас орхитуулж болохгүй болчиход байгаа юм л да тий. За тэгвэл гэр гэдэг сонирхолтой спортоор хичээлж байгаа юм байна. Энэ нөрөө яг чиний хувьд бол бас их тийм сонирхолтой юм амьдралын одоо өнцөг тий. Бас их том одоо давуу тал бий болж хуурч штэ энэ бол тий. Өглөө хүүхдээ одоо яс хуцлал гараад цэцэрлэгт нөр гэж хичээл нөгөөдөх рүүгээ яарал хичээлж аваад. Тэгээ хамгийн гол нь нэг зоригтой ингээ нөгөөдөх рүүгээ тэмүүлэлттэй болчихсон зэрэг өглөө зүгээр ингээд нөгөө өөрийгөө хүчлэхгүй босч байгаа байхгүй. Босоод хамгийн дөрөнд нөгөө цүнхтэй хуцаа хилзээл хуцаг аваад тий. Тэгэл гарахаар чинь нэг одоо ажил руугаа бол өдөр болгон явж байдаг юмд бол тэгж явах ш тий. Тэр чинь бол бэлтгэлтэй өдөрч ажилтаа би араас нь ингээл өргөлжлөө. Юунд бол одоо бид нар чинь бол ажилд бол ингээд юм зориод яаралгүйгээд байгаа. Нөгөөх бол арай өөр багт. Арай кайфтай тий очоо бэлтгэл хийн гэдэг. Яг тэгдэг. Зүг. За ингээд Хосгир гээд инх баяр гээд багш та. Тийм юу клуб байгаа юм тий. Модны хоёрын дэд байгаа юм. Тэгээ Хосгир гээд ингээд хайхад гараад ирэх үү тийм ээ. Facebook дээр Хосгир гээд гараад ирэх. Тэгээд ерөнхийдөө сонирхож байгаа яг нь юг үтсэн хүмүүс ярьслахыг үтсэн хүмүүс маань сонирхоод очиод уулзвал нээлттэй байлгүй тийм. Нээлттэй клуб. Чаддаг бол хамаахгүй бүгд л очино. Нас бол хамаахгүй. Нас хамаахгүй. Хүүхдтэй хийж гэн. Хүмүүс хийж гэн. Хүүхдүүд айгүй хөөрхөн очиiдэг ч та. Настай хүмүүс их бүр настай хүмүүс одоо манай дээр 60 насны 70 насны хүмүүс бол ирж хийж байгаа хүмүүс бол байна. Дулааны улиралд нөгөөдөл маань агарслаханд гараад тэр нь өвдөл бол одоо тэгээд очиж зэлтэй. Зөв. За тэгээд сонирхолтой ярилцлага өрнүүлж тий манай одоо сонсогч нарт бас юм өөрийнхөө бодож санаж байгаа зүйлүүд бас гаргасан амжилтаа тийм ээ. Одоо хуваалцсан их баярлалаа. Тэгээд одоо Аз нухын талаан олон улсын тэмцээнд хүрэл медаль авсан байна. Энэ тэмцээнд дахиж оролцоод алтан медаль аваараа. Тэгээ яриад байгаа нөгөө Европын том өндөр зэрэглэлийн тэмцээнүүд орж эх орныхоо одоо тугийг мандуулж яваараа гэдгийг одоо хүсэн өрөөё. баярлаа. За тэгээд өнөөдөр Happy Bell подкастын маань ээлж зочин онцгод орж гээд манай одоо хамтрагч танил дүү маань ингээд оролцлоо. Тэгээ та бүгдд бол бас ингээд амьдралынхаа тэнцвэрийг хангах аз жаргалыг мэдрэх тийм ээ. Өөрийнхөө одоо эрүүл мэндийг одоо дэмжих юм сонирхолтой хоббиг хөгжүүлэх юм боломж байгаа гэх одоо өөрийнхөө жишээгээр ингэж хуваалцсан байгаа. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Сонсогчдод манай клубт нээлттэй ирж байгаарай гэж урьж байна. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За Happy Bell подкастын маань энэ ээлж дугаар өндөрлж байна. Та бүгдд ярьцлага таалагдсан бол манайхыг subscribe хийж одоо дагаараа, лайк дараараа. Дараа уулзлаа баяртай. Амжилт хүсье. Насан туршдаа суралцагч байв. Цахим их сургууль Bell Pocket University